За бүгдээрээ сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Тэгээ өнөөдөр бид нэр түүхийн хичээлээрээ Монголын Их Юан улсын тухай үзнэ. За өмнөх хичээлүүдээрээ бид нэр Чингис хаан Монголын Их Монгол улсыг байгуулсан, түүний үе залгамжлагч нар болсон Өгөөдөө хаан, Монголын эзэнт гүрэн. За тэгээд Гүйг мөнх хаад үед Монголын агуу эзэнт гүрэн байгуулагдсан тухай үзсэн. За тэгэхээр өнөөдөр бол бид нэр Монголын эзэнт гүрний үргэлжлэл болсон Монголын Их Юан улсын тухай үзэх нэ. Энэ хичээлийн маань зорилго өнөөдөр юу вэ гэхээр за Их Юан улсын газар нутаг төр нийгмийн зохион байгуулалтыг мэдэх. За энэхүү зорилгын хүрээнд бид нар дараах зорилтуудыг дэвшүүлж байна. За үүнд нь Их Юан улсын газар нутаг хил хязгаарыг газрын зураг дээр заах. За мөн Их Юан улсын нийгмийн анги бүлгүүдийн хоорондыг ялгаж таних. За түүхэн их сурвалжийг шинжилэн судлах замаар засаг захиргааны нэгжийн бүтцийг ойлгох гэсэн дараах гурван зорилтуудыг дэвшүүлсэн байна. За тэгэхээр хүүхдүүдээ бүгдээрээ энэ зургийг харж байна те. За ерөнхийдөө мөнх хааныг нас орсны дараагаар Монголын агуу эзэнт гүрэн ерөнхийдөө 4 том улс болж ингэж бие даах байдалтай болсон гэж үздэг. За дэлхийн түүхэнд бол одоо бүх цаг үеийн түүхэнд хамгийн том газар нутгийг одоо өөрийн эзэмшил болгосон улс бол Англи улс байдаг. За тэгвэл үүний дараа бол Монголын эзэнт гүрэн бол ордог. За тухайн цаг үедээ мэдэгдчихсэн одоо Аз, Европ, за Умард Африк энэ өргөн удам газар нутгийн талаас илүүг нь ухаан цаг үеийнхэн дэлхийн талаас илүүг нь энэ эзэнт гүрэн бол өөртөө нэгтгэсэн юм байдаг. За Юан улсын хил хязгаарыг дурдах юм бол одоогийн Монгол улс, за бүгд найрамдах Хятад ард улс, хоёр Солонгос, за тэгээ зүүн өмнөд Азийн зарим орнууд төвд гэсэн энэ улс орнуудыг өөртөө нэгтгэсэн юм улс байсан байна. За Юан улсын өмнөд хил бол зүүн хил бол Солонгосын хойг, өмнөд хил бол одоо Аннам, Бирм, одоогийн Бирм улс, за Вьетнам гээд. За баруун хилээрээ Дундад Аз, Умард энэтхэг, за Цагаатаа улс болон Алтан ордны улстай хиллэж, за Умард хилээрээ бол Байгаль нуур, Аз дорнд Сибирийг ингээ багтаасан юм өргөн удам газар нутагтай ийм улс байсан байна. Монголын эзэнт гүрнийг үндэслэх Чингис хааны одоо их хатан болох бүр татнаас төрсэн 4 хүү байгаа тийм ээ. Зүч, Цагаатаа, Өгөөдөө, Тулуу. За Чингис хаан бол өөрөө амьд ахуйдаа өөрийн одоо хүү Өгөөдөд хаан орыг залгамжлахаар гэрээлсэн тухай бид өмнөх хичээлээр үзсэн. За Өгөөдөн хүү Гүйг хаан бол Их Монгол улсын 3 дахь их хаан байсан. За тэгвэл Гүйг хаан нас орсны дараа за Тулун угсааныхан буюу Чингис хааны отхон хүүгийн хөвгүүд бол одоо хаан ширээг залгамжилж эхэлсэн. За Тулун том хүү Мөнхийг за Алтан ордны улсыг үндэслэгч одоо Зүчийн том хүү Батхааны дэмжлэгтэйгээр Их Монгол улсын одоо хаан ширээнд залсан байдаг. За энэ тухай бид өмнөх хичээлүүдээр үзсэн. За тэгвэл Тулун дараагийн хүү одоо Хувлаа, Хөлөгөв, Ариг бүх гэсэн мөн энэ 4 хүүтэй за Сурхагтанд бих хатнаас гарсан. За ингээд энэ үеэс эхлээд мөнх хаанаас эхсүүлээд Монголын эзэнт гүрний одоо хаан ширээнд Тулун угсааныхан бол ингээд үе залгамжлаж ингээд сонгогддог болсон юм байна. За тэгвэл одоо мөнх хааныг нас орсны дараа хаан ширээний төлөө тэмцэл түүний 2 дүү болох Хувлаа болон Ариг бүх нарын хооронд явагдаж эхэлсэн. За яагаад тэгвэл Их Монгол улсын хаан ширээний төлөө Хувлаа, Ариг бүх нар тэмцэлдэх хэрэгтэй болсон, тэмцэлдэх шаардлагатай болсон бай гэж тийм ээ. Тэр дэлхийн түүхэнд бол бүх цаг үед энэ эрх мэдлийн төлөө, төрийн эрх мэдлийн төлөө энэ одоо тэмцэл тулдаан бол үеийн үед үргэлжиж явсаар ирсэн байдаг. За 1260-аас 1264 оны хооронд одоо Их Монгол улс Хувлаа, Ариг бүх гэсэн 2 хаантай болж явсан. Тэгээ тэнгэрт 2 наран байдгүйтэй адил газарт бол 2 хаан байж болохгүй учраас за 2 хаан бол аль нэг нь өөрийнхөө засаглалыг тогтоохын тулд асуудлыг хүчээр шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай болсон. За ингээд энэ 2 хаан бол 2 удаагийн одоо их дайныг хийсэн. За энэхүү дайн тулааны тухай Рашид ад-Дины Содрын чуулганд энэ зураглалыг жишээ нь харуулсан байна. Монголчууд хоорондоо байлцсан тухай. Тэгэхээр одоо Хувлаан хувьд бол Хятадд өмнөд сүн улсыг байлдан эзлэхээр одоо Монголын эзэнт гүрний хамгийн шилдэг зэрэг түүний бүрэлдэхүүнд байсан. За Ариг бүх бол хар хором хоттой, Хувлаа бол Кайфанд тус өөрсдөө их хуралдаа зарлж өөрсдөө Монголын их хаан хэмээн зарласан. За ингээ 2 удаагийн том дайны үр дүнд Хувлаа хаан Ариг бүх хааныг ялж одоо Монголын эзэнт гүрний одоо
одоо хаан ширээг ингэж авсан байж байгаа. За тэгвэл Хувлаа хаан гэж юм бэ гэд. За түрүүн хэлсэнчлэн Хувлаа хаан бол Чингис хааны ач, Чингис хааны баг хүү Тулуун одоо хүү. За Хувлаа хаан бол 1215 онд төрсөн. Тэгээ та хүүхдүүдээ санаж байгаа бол одоо яг одоогоос 5 жилийн өмнө 2015 онд Хувлаа хааны мэндэлсний 800 жилийн хойг бас ёслол төгөлдөр монголчууд тэмдэглэсэн юм байж байгаа. За одоо энэ Хувлаа хааны энэ хөрөг бол жишээ нь Тайваны үндэсний түүхийн музейд хадгалагдаж байгаа ийм хөрөг байна. За 1271 онд Хувлаа хаан өөрийнхөө улсыг одоо Их Юан буюу за утга нь болохоор Тэнгэр тэргүүн их гэсэн утгатайгаар яах нь нэрлээд ингээ байгуулсан. За тэгвэл мөн улсын нийслэлийг одоо дайдуур шилжүүлсэн. Улсын нийслэл хар орон хотод төвлөрж исэн бол одоогийн бүгд найрамд Хятад ард улсын нийслэл буюу Бээжин хотод за монголчуудын нэрлэж заншснаар Хам болиг хот руу улсын нийслэлийг шилжүүлсэн. За ингээд бүх хятадыг 79 онд Өмнөд Сүн улсыг эзэлснээр бүх хятадыг нэгтгсэн. За ингээд хятадууд бол түүхэнд 1000 гаруй жилийн хугацаанд дандаа тархаа бутархай байсныг Хувлаа хааны үед аль бие усаар ингээд нэгтгсэн юм гэж үздэг. За тэгвэл Их Юан улсын төрийн байгууллага тийм ээ Их Юан улсын засаглал нь ямар хэлбэртэй байсан бэ гэж үзэх юм бол хэмжээгүй эрхт хаан засагтай буюу за Хувлаа хаан бол их хаан бол одоо хамгийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлж за нийт улсын газар нутаг түүний өмч ард иргэд бол их хааны одоо мэдлэлд өмч гэж явдаг байсан. За их хааны доор төвлөн завсах яам гэж одоогийн Монгол улсын одоо төрийн байгууллагатай одоо харьцуулах юм бол засгийн одоо засгийн газар тийм ээ. За төвлөн засах яам. За төвлөн засах яамны доор болохоор шүүх яам, цэргийн яам, сангийн түшмэд, ёслол үйлдвэрийн гэсэн 6 яамтай. За одоогийн Монгол улсын энэ яамдууд төрийн байгууллагатай харьцуулах юм бол шүүх яам бол одоо хууль зүйн яам гэдэг юм уу тийм ээ. За цэргийн яам бол батлан хамгаалах яам гэдэг юм уу. За сангийн яам болохоор энэ хүмүүсийгээ бүртгэлжүүлээд ард иргэдийг бүртгэлжүүлээд тэднээс татвар хураамж авах энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байж. За түшмдийн яам гэх юм бол одоо төрийн албаны зөвлөл гэдэг шиг одоо төрийн албанд чадвартай ийм хүмүүсийг дэвшүүлэх, за чадваргүй хүмүүсийг бууруулах, за төрийн албаны шалгалтыг нэгдсэн журмаар зохион байгуулах гэх мэт ажлыг хэрэгжүүлдэг түшмдийн яам гэж байж. За ёслолын яам гэхээр одоо их хуралдаа хуурах тийм ээ. За одоо төрийн ёслол төгөлдөр үйл ажиллагааг нарийн зохион байгуулах. За бид нар жишээ нь улсын баяр наадмаар баяр наадмын комисс гэж байгуулагддаг. Яг энэ шиг одоо үйл ажиллагааг ёслолын яам хэрэгжүүлдэг гэж. За тэгвэл хүүхдүүдэд үйлдвэр яам гэж ямар яамыг хэлдэг байсан бэ гэхээр одоогоор тухайн үед за мал аж ахуй газар тариалангаас бусад за хятад бол эртнээс торг за шаазан урлалаараа тийм ээ алдартай. За ингээд торг болон шаазан урлалын үйлдвэрлэл, гар урлал, гар үйлдвэрлэл, за тэгээд далайн одоо гаралтай одоо загасчлал гэдэг юм ан агнур энэтэй холбоотой үйл ажиллагааг чиглүүлдэг төрийн байгууллага бол үйлдвэр яам bijээ. За ингээд их хааны доор төвлөн засах яам, төвлөн засах яамныхаа доор энэ 6 чиг үүрэг бүхий яамдууд төрийн үйл ажиллагааг өдөр тутмын үйл ажиллагааг чиглүүлэн явуулдаг байж. За тэгвэл Их Юан улсын нийгмийн нийгмийн анги давхраажилт нь ямар байсан бэ? За энэ тухай бүгдээрээ за ингээ пирамид хэлбэрээр авч үзэх юм бол Их Юан улсын нийт хүн амыг дотор нь 4 хэсэгт хуваадаг гэж. За хамгийн дээд ангид болохоор монголчууд орно. Ер нь дэлхийн түүхэнд аль ч улс үндэстэн одоо эзлэн авсан газар нутагтаа бол өөрсдийн засаглалаа тогтоон барихын тулд нийгмийн давхраажилтын дээд хэсэгт бол өөрсдийнхөө хүн амыг мэдээж байгуулдаг одоо байршуулдаг. За энэ ёсоор бол монголчууд бол энэ Юан улсын хамгийн дээд давхраанд монголчууд орсон. За хоёр дахь хэсэгт нь өнгөт нүдтэн буюу одоо энэ уугур, араб, перс хүмүүсийг оруулдаг. За альва одоо мууж тийм ээ засаг захиргааны нэгжийн тохон томилсон дараагаар нь бол дандаа монгол хүн. За түүний доор бол өнгөт нүдтэн буюу араб, перс, уугур хүмүүсийг одоо дэд дараагаар нь юм уу томилж ингэж төрийн албанд ажилуулдаг гэсэн жишээ. За 3 дахь хэсэгт нь болохоор умард хятадын ард иргэд. За энд нь одоо зөрчид хятан угсааны одоо хүмүүс ордог байсан. За анги бүлгийн хамгийн сүүлийн давхраа буюу 4 дахь хэсэгт нь болохоор за өмнөд хятадын Нанхиад иргэд ордог. За яагаад үг гэвэл за жишээ нь Өмнөд Сүн улсыг хамгийн сүүлд одоо эзэлсэн энэ дайныг одоо монголчууд 30 гаруй жил хийсэн юм том дайн. За ийм учраас одоо хамгийн анги бүлгийн хамгийн сүүл хэсэгт нь одоо өмнөд хятад хүмүүсийг ингэж оруулсан байдаг юм байна. За энэ тухай бол одоо
Юан улсын одоо түүхэнд тэмдэглэж ингэж үлдсэн байдаг байна. За тэгвэл одоо бүгдээрээ Юан улсын хууль цааз ямар одоо хууль цааз үйлчилж ирсэн бэ гэх юм бол за их Монгол улсын үеэс Чингис хааны эгцэг хууль бол мэдээж үйлчилж ирсэн. Тэгвэл Юан улсын одоо гол хууль нь болохоор Юан улсын нэвтрхий дүрм гэж нэрлэгдсэн одоо энэхүү хууль дүрм Юан улсын нийт газар нутагт үйлчилж ирсэн. За Юан улсын засаг захиргааны бүтэц тэгвэл энэ дүрмд зааснаар юу гэж байсан бэ гэх тэгэхээр за эхлээд мужтай за Юан улсыг бол одоо 11 мужтай гэж түүхэнд тэмдэглэсэн байна. За мужуудын дор зам, за тойрог, хошуу, за сум гэсэн ийм засаг захиргааны бүтцтэй байсан байна. За засаг захиргааны нэгж бүтэц гэж юу хэлээд байна гэхээр жишээ нь одоогийн Монгол улсын хэмжээнд ач үзэх юм бол одоо нийслэл, дүүргэн дотроо хороодод, хороо нь хэсгүүдэд хуваагддаг. За хөдөө орон нутагт бол аймаг, за сум гээд сумын дотроо багуудад хуваагддаг. За энэ шиг ийм засаг захиргааны бүтэц зохион байгуулалтыг Юан улсын үед бол эдгээр энэ мууж зам тойрог хошуу сум гэсэн хэлбэрээр зохион байгуулсан юм байжээ. За энэ тухай болохоор Юан улсын судрын 58 дугаар дэвтэрт энэ тухай одоо тэмдэглэгдэж үлдсэн байсан байна. За ингээд бид нар судрын чуулган Юан улсын судр за Юан улсын нэвтрхий дүрм гэх мэт одоо их сурвалжуудтаас энэ хичээлээр танилцж байгаа бах. За одоо бүгдээрээ өнөөдрийнхээ хичээлийг баттгаад явъя. За Юан гэдэг баттгал нэг дээр Юан гэдэг одоо үг ямар утгатай вэ гэсэн. За эхний слайдн дээр гарсан тийм ээ. За энэ хоёрдугаар асуулт болохоор хүн амыг яагаад дөрвөн зэрэглэл болгосон бэ? За дээрх хоёр асуултаа хүүхдүүдэд бодъё. За өнөөдрийн маань хичээл бол сурах хүчгийн 105, 106 дугаар хуудсанд байж байгаа. Та бүгд сурах хүчгээ ашиглаж болно. Дэвтрээ гаргаад ашиглаж болно. За Юан гэдэг нэр ямар утгатай вэ гэдэг асуултанд. За бидний сурах хүчгэн дээр байж байгаа. За Юан гэдэг нэр бол тэргүүн их тэнгэр гэсэн утгатай гэдэг тийм ээ. Тэгээ ер нь эртнээс монголчууд одоо жишээ нь Чингис хааны Хаспут хамаг Гүйг хааны тамган дээр Монголын хаадыг бол Далай их хаан гэдэг байсан тийм. Далай тэнгис мэт агуу гэдэг. За тэгвэл хамгийн агуу том одоо тэргүүн зүйл бол тэнгэр юм аа. Хөх тэнгэр юм аа. За энэ утгаараа улсаа бол одоо агуу хүчлэхэг тэнгэр мэт гэдэг энэ одоо биелэгдлэр энэ нэрийг авсан байна. За дараагийн асуулт болохоор хүн амыг яагаад дөрвөн зэрэглэл болгосон бэ гэх тийм ээ. За тэгэхээр альва нийгмийн бүтэц зохион байгуулалтыг одоо гаргахдаа одоо Юан улс бол одоо 100 гаруй сая хүмүүнийг өөртөө нэгтгсэн маш өргөн уудам газар нутагтай юм улс орон эзэн түрэн байсан учраас за төрийн үйл ажиллагаа явуулах үүднээс хүмүүсийг ингээд зэрэглэсэн. За ямар учир шалтгааны улмаас их юм бол одоо сүүлд эзэлж авсан өмнөд хятадтайгаа хамгийн доод зэрэг болгосон гэдэг өмнөх түрүүний слайдн дээр багш нь тайлбарлаж ярьсан байж байгаа. За ингээд энэ асуултанд хариулах нь байна. За одоо дараагийн баттгал руугаа оръё. Баттгал асуулт руугаа. За баттгал 2. За Юан улс хэдэн мужид хуваагддаг вэ? За хоёр дахь асуулт Юан улсын засаг захиргааны нэгжүүдийг нэрлэнэ үү гэдэг. Сурах хүчгийнхаа тусламжтайгаар энэхүү асуултанд хариулаарай хүүхдүүдээ. Гарч ирсэн 4 дахь слайдн дээр гарч ирсэн тийм ээ. За Юан улс одоо Юан улсын нэвтрхий одоо дэвтэр одоо 58 дугаар дэвтэр дээр 11 мужтай гэж заасан байсан тийм ээ. Юан улс л 11 мужаас. За энэ 11 мужаас жишээ нь одоо лимбэ буюу одоо хятадаар лимбэ буюу одоо монголоор орчуулахаар болохоор давааны арын муж бол одоогийн энэ Монгол улсын нутаг дэвсгэр ерөнхийдөө хамаарч ирсэн. Тэгээ Юан улсын засаг захиргааны нэгжийн хувьд энэ 11 муж дотроо за хоёр дахь одоо төвийн муж, за төв одоо төвийн муж, за тэгээд энэ давааны арын муж буюу лимбэ муж бол бас одоо нэлээд нөлөөтэй байсан. Гэхдээ төвөө одоо төв хятад руу шилжүүлсэн учраас ерөнхийдөө бас зарим түүх сурвалж бичгүүдэд алдагдсан одоо тий азлагдсан, орхигдсан гэдэг утгаар нь бичсэн байдаг гэсэн. За тэгвэл Ховлоо хааны үеэс энэ бас одоо үндсэн Монголын газар нутагт онцгой анхаарч исэн. За одоо дараагийн хаан бол одоо Хунтайж гэдэг одоо цолыг гаргаад өөрийнхөө хүүг одоо энэ хаанчлалын хугацаанд одоогийн Монгол нутагт за лимбэ буюу одоо энэ мужийг одоо Монгол нутгийг захируулад дараагийн их хаан бол одоо энэ ширээнд суудаг юм уламжлалыг энэ үеэс бий болгосон байдаг.
За тэгэхээр ийм 11 мужтай байх нэ. За тэгвэл Ихван улсын засаг захиргааны нэгжүүдийг нэрлэнэ үү гэдэг. За бид нар засаг захиргааны нэгжүүдийг түрүүний энэ слайдаас харсан тийм ээ. 11 муж, зам, тойрог, хошуу, сум гэсэн засаг захиргааны нэгжтэй гэдээ үздсэн байж байгаа. За одоо бүгдээрээ дараагийн баттгал руугаа оръё. Дараагийн баттгал асуулт руугаа. За баттгал асуулт 3. За Ихван улсын газар нутгийн 4 захыг нэрлэнэ үү гэж. За багш нь хичээлийн ихэнд мөн ярьж исэн тийм ээ. За зүүн зүгд болохоор Солонгосын хойг, өмнө зүг зүүн өмнөд Аз, өмнөд Хятад, одоогийн Бирм, Вьетнам, за Мянмар улсуудтай ингээ. За баруун зүг болохоор Цагаат улс, за төвдийн баруун хэсэг, за умар зүг болохоор Сибирь тийм ээ. Тэгэхээр энэ ч бас нэг юмыг тодтох хэрэгтэй. Ян улсын бүрэлдэхүүнд одоогийн Хятад, Монгол, Төвд, Солонгос ингээ багтж байгаа. За үүнээс гадна Ян улсын бүрэлдэхүүнд Ян улсын засаглалыг хөлөөншөөрөөд Ян улсад жил болгон татвар төлдөг ийм улс орнууд зөндөө байна. За зүүн өмнөд Азад ингээд Бирм, Вьетнам тийм ээ, Мянмар гэж. За ингээд умард энэтхийг. За тэгээ бүр Хувлаа хааны үед усан цэргийн флотыг өндөр түвшин зохион байгуулснаар энэ Ява, Суматра арлуудыг хүртэл яах нь өөрсдийн захиргаанд төлөөлөгчдөө суудаг ийм дарга суулгадаг ийм байсан гэж үздэг. За мөн Ихван улс байгуулагдсны дараагаас Цагаатай, Алтан ордны олон Ил хаант улсууд их хаанд захирагдана гэдгийг бас илэрхийлжсэн юм байсан. За яагаад Ихван улсын нийслэл Ихван улсын нийслэл дайдуу нь одоогийн ямар хот вэ гэж. За энэ тухай багш нь бас хичээлээр хэлсэн байж байгаа. Одоогийн бүгд найрамд Хятад ард улсын нийслэл Бээжин хот. За монголчууд бол дайдуу, хам балиг гэж нэрлэдэг. За ийм хот байна. За 3 дугаар асуулт. Давааны арын мууж гэсч ямар газар нутгийг хэлж байна вэ гэдэг. Давааны арын мууж. За хятад дээр Лимбэ буюу давааны арын мууж бол одоогийн Монгол улсын газар нутаг юм аа. За хамгийн сүүлийн баттгал 3-ын асуулт бол Ихван улсын бүрэлдэхүүнд байсан улсуудыг заана гэж байна. За би түрүү хэлсэн. За монголчууд өөрсдөө хятадын газар нутаг тэржигтэй Солонгос, за Төвд, за ингээ харьяанд мөн олон ийм улсууд байсан гэдэг. За ингээд өнөөдөр бид нар Ихван улсын төр нийгмийн зохион байгуулалт, хүн ам нийгмийн давхар ажлын тухай үзлээ. За дараагийн хичээл хүртлээр хүүхдүүд сурах хүчийнхаа дасгал ажлыг ажиллаад ирээрээ. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.